Яаж эхлэх вэ? Ой, хиви. Omlende. Den boloksen wipen nikken blaisan. Korea. За сайн байна. Яаж эхлэх вэ? Интро. Заавал ихгээд байгаа. Яа тийм. За өнөөдөр хуйлтна. Би бэдэж биш. Би имээ авах байсан. Өнөөдөр чинь Хуйлтнаа. Амар хуйлтна. 2 дугаар дугаараа. 2 дугаар. Тэгээ одоо өдөгчдийн хэр их санал онд бодол юу гэдэг, хуйлдан хэр явж ийнэ тэр тэгээ комментодод шилтгалаад бас 3 дугаар дугаар гарч магадгүй. За бас эрүүл маргаага хуйлдааны онлоо бас бичиж үлдээгээрэй. Тэг. Ямар нэгэн хин нэгний мэдхгүй Тусмаа байвал сайн байна. Ухаж судална. Ерөнхийдөө энэ хүн одоо судлаад тэгээ биэс тархинд нь бас нэг хэд юм их бах магадгүй. Миний юм дууссан. За одоо л жоохон хөнгө эхэлнэ. За шинжлэх ухааны салбарт одоо ажиллаж исэн хүмүүс тэ эсвэл ямар нэгэн байдлаар ямар нэгэн шинэ нээлт хийсэн хөвсгөл хийхээр шинэ нээлт хийсэн хүмүүс яагаад сумд олж хөвтдөг вэ? Яагаад алга болдог вэ? Талаар бас ярихын цаашийн энэ тохиолдол уу эсвэл яг үнэхээр яг нөхдүүд араас нь пимпин гэдэг нөө гэдэг бол бас эргэлзээтэй. Миний мэдхийн хамгийн ихний жишээ бол одоо Стенли Мейер гэдэг хүн байгаа. Усаар явдаг машин бүтээсэн. За усаар явдаг машин бол үнэхээр хамгийн одоо efficient юу юм да. Cost efficient гэх юм уу одоо. Тий. Яг юу хоорондоо баг байхгүй гэсэн үг шүү дээ. Тий. Тэгэнгүүт одоо энэ нөгөө нэг шатхууны эсвэл газрын тосны том компаниуд уналтанд орох учраас нөхрийг бол өгөхтэй бол хоолны газар халуусан. Тэ? Хоолны газар халуусан гэсэн нөгөө нэг 20 оруулагчтайгаа уулзах гээд дайнерт байсан. Тэгээд хордож өгсөн. Ерөөсөө. Тэгээд хордлого гэж тайлсан ч гэсэн задлан дээр бол тэгж гарсан. Гэхдээ яаж ч утсан яг тийм чухал үедээ бол хүнийж байхгүй. Тайминг нь бас одоо тайминг нь бас амар. Тэсний угаст. Хөрөнгө оруулагч үнд уулзаад тэр үнэхээр за хордлогонд ороогүй хэлж байгаагаар тий хордлогонд ороогүй байсан бол уг нь дэлхийг өөрчлөх юм шиг тийм чинь. За яагаад ч юм. Юу. За задлан шинжилгээгээр болохоор одоо яг албан ёсны баримтан дээр болохоор гадны төлөөр биш харин өндөр цусны даралтаас үүдэлтэй тархины судасны судас нь хагарсан гэж байгаа байхгүй юу. Тийм болохоор ингээд өнгөрцөн ер нь бол ингээд бараг цус харавцсан гэсэн үг. Дараагийн нь MS Scratch гэдэг антиграфтив буюу нэг тацх хүчний эсрэг цахилгаан суран зүүн хөдөлгүүрийг судалдаг байсан. Ийм NASA-гийн инженер юу Эрдэнэтэн заяа. За. Нээлт хийсэн. За тэгээд амиа орсон гэсэн яг баримтан дээр бол тэгж байгаад хэргийг хавтарсан. Тэгээд ер нь бол амиа орлоготой бол яаж орсон бэ гэхээр толгойнхаар 70 удаа сумаар буугаар буудчих. Толгойнхаар ингэж байгаа. За нэг буудлаа. За хоёр буудлаа. Бас мэдрэлийн суудсан муудсан мэдгүй би одоо гэдэг нэг тэнэг хүн хуурж байгаа юм шиг юм сонин хэрэгээр шалтгаанаар дараад байгаа. За дараагийнх нь Майкл Дэвид Хикс гэдэг хүн байна. За. Ер нь бол NASA-д хүн хөтөргөн ажилтдаг юу Deep Space Observation гэдэг ийм хүн ийм ажил эрхэлдэг байсан хүн. Гэртээ ингээд байж байгаа л ингээд хөөд өгсөн. Ерөөсөө байхгүй. Учир шалтгаангүй мó. Тийм ерөөсөө учир шалтгаангүй. За тэгээд яг хэрэгээ хаахтаа болохоор зүгээр л гэрлүүн хүмүүс ороод нөгөө нэг юм хулгай юмрхүү intrusion гэж ороод тэгэл алдсан гэдэг байгаа. Ер нь бол нөгөө нэг гэр бүлийнх нь хүсэлтээр бол олон нийтэд бол зарлахыг хүсээгүй гэдэгсэн. Тэгэхээр бас гэр бүлийнхний бас зүрхсэн байх боломжтой байхгүй юу? Jason Thomas гэдэг хүн байна. За Amazon компанид бол хавдрын эсрэг судалгаа хийдэг байсан. За тэгээд хавдрын эсрэг бол эмчилгээ олсон учраас өгсөн гэдэг. Гинт алга болсон зөө. Гинт алга болоод 3 сарын дараа нэг нуураас бие нь болцсон, цогцсон болцсон. Хүн гинт алга болоод нуураас юу гэдэг бол За энэс гадна энэс гадна заяа. Хорт хавдрын салбар гэдэг бол энэ эмзэн салбарт бол маш том хөрөнгө заяа. За чи эхлээд эмзэг дээр очиж онцлуулна. За тэгээд илүү дутуу эмчилгээ хийлгэн. Им аавна. Маш их им аавна. Ингээд аавлна. Аваалаа. Энэ бол ингээд ийм ер нь бол
never ending cycle ерөөсөө. хизэж дуусахгүй хизэж ингээд зогсохгүй. Тэгээд тийм учраас маш их мөнгө олддог. Маш их мөнгө эргэлддэг. За тэгээд энэ тал дээр бол яг хор тавтрын салбараас маш их мөнгө эргэлддэг олдог нэг л улс байдаг. Тэр нь одоо хийж болох үгүй мэдэхгүй байна. 7 он болоо. Нэг үсгээр ихсэн тэ нэг дундаа энэ нэг үсгтэй тэгээд нэг тийм ус байдгийн нэг юм шонхор монхортой гэдэг. Тийм ус бол хамгийн өндрөөр болоод тэр ус Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарсны дараа энэ тэндээс сайхан одоо Хятад, Орос, өөр хаана гिचүү хор тавдруудыг эдгээгээд хэлсэн шүү дээ. Тэр их том гүрнүүдээс дэжгүй ер нь эдгээгээд хэлсэн. Тий. Нөгөө нэг том гүрнүүд их наашаа. Одоо тэр нөгөө эрдэмтэд нь олол нөгөө багаар одоо эрдэмтэд ч одоо хуучин бол нэгээр ажил одоо бүгд багийн эфорт болсон. Тэгээд хайгаад олдог л болчихсон баг гэж байгаа гэсэн. Нуно Лореро болон Карл Грилмайер гэдэг хоёр хүн MIT-д бол плазм болон цөмийн нэгдлийн судлаач. Тэгээд нөгөөх нь болохоор астрофизикч хүн. Хоёулаа 2025 онд гэрийнхаа гадаа сумд олоод хэвтчихсэн. За эргэлдэг байсан ажил нь ихээр яалтч хүнийг юм том нээлттэй юм том чухал байгааз MIT-гийн плазм гэж байгаа. Тэгээд нөгөөх нь болохоор астрофизикч тий. За тэгэхээр албан ёсны юун дээр болохоор зүгээр дээрэм эсвэл шөнзгийн сэдэлтэй хүн амны хэрэгэл гэж гарсан юм байна лээ. За нэмэлтээр гэвэл манай алдарт Никола Тесла. Мань хүн бол дэлхийг ерөөсөө бүр цэглааны ертөнцид бол салхааны салбарыг бол баасан хүн шүү дээ. Бүхнийг нь бараг бүх юм л нээсэн. Хамгийн том алхмыг хийж өгсөн. Гэхдээ дэлхийд даяар утас уу, үн төлбөргүй цахилгаан түгээх технологи нээсэн гэд тийм яриа байдаг. Тэгээд энийг нь бичсэн домжуул нөхрийг хөөж гаргаад тэгээд мань хүн чинь өгөхдөө ерөөсөө нэг дуудлын өрөөнд төгсөн нас орсон гэж сонсдод ерөөсөө ямар ч мөнгөгүй юу ч хүү тэгээд ямар ч карьер авахгүй тэгэж өгсөн гэдэг юм байлаа. Тэгээд өөрийнх нь лаборатори юмг бол ингээд нөтөд бол нууцсан. За тэгтээ яг иймэрхүү ийм том хүмүүсийн ард нэг бас яг ингээд эднийг нийлүүлээд үзвэл бас нэг тэсэг бүлэг хүмүүс байдгийн нэг ойрхон дорндод байдаг үсгээр ихсэн улс гэх юм одоо улсын яг зарим үсгээр ихсэн хүмүүс зарим улсад бүр улс гээд бүр газрын зураг дээр байдаггүй юм байлээ. Нэг хэмээ үсгээр ихсэн улсад бол мап дээр нь байдаггүй юм байлээ шүү. Том улс. Одоо чинийх минийхэр нь бол эхнийх нь бол болчлоо тэгтээ. За би ч яг нэг юм дээр бүр туулж ажилласан байгаа даа. Бусдын дээр ч яг зүгээр нэг хайлт дуртай явцсан таа бараг. Гоосоо ялч нэг нь миний хамгийн дуртай байгаад болохоор Operation Blue Beam Сингапур туяа ажиллагаа гэдэг байгаа. Энэ нь болохоор дэлхийд техник ингээ амарсан хамгийн алдартай бас хамгийн амжилттай үйлдвэрийн онолуудын нэг гэж байгаа. Тэнгүүтээ энэхүү онол нь болохоор шашин технологи New World Order тийм шинэ журам нэгтгэсэн одоо цогц ойлголт гэдэг байгаа. Шинэ ертөнцийн шүү дээ. Шинэ ертөнц одоо юу гэдэг хууль дүрм гэх юм уу санаг тийм дэг журам гэж. За энэхүү онолыг анх 1994 онд Quebec-ийн ерөн сурвалжлах сэтгүүлч Serge Monast гэдэг хүн олон нийтэд дэлгэсэн байгаа. Одоо тэнгуү түүний үзэж байгаагаар болохоор NASA болон нэгдсэн үндэсний байгууллага хамтран дэлхийн бүх шашныг устгаж нэгдсэн нэг удирдлагатай дэлхийн шин засаглалыг тогтоохын тулд энэхүү төлөвлөлөө боловсруулсан гэж байгаа байхгүй юу? Тэгснээ ажиллагаа нь ингээд дөрвөн үндсэн шаттай. Эдгээр шат нь археологийн мэдлэг зөвхөлт өгөх гэж байгаа. Тэгээд ингээ бодонгоо дэлхийн өнцөг болон бүрт ингээд зохиомл газар хөдөлтүүд ингээ үүсгээд тэгснээ тэдгээр газруудаас нь болохоор шинэ археологийн олдрууд олсон мэт ингээ жүжиг зохион гэж байгаа байхгүй юу? Хаасаг үл юм хүм олдоод байгаа шүү дээ ерөөдөө. Тэнгүүтээ эдгээр олдрууд нь болохоор одоогийн бүх шашны сургаалт худал байсныг ингээ нотлоод тэгээд хүмүүсийн итгэл үнэмшлийг нь үндсээр нь ганхуулах зорилготой гэж байгаа. Одоо нөгөө нэг шашин сургаал хэрч одоо буддизм, хиндуизм байгаа. Ислам байгаа тийм. Одоо тэгээ нөгөө нэг Коран сутар модер Библи мэдлийг л одоо ирэхэд үүсгэл байгаа юм шиг байгаа шүү дээ. Шарын шишинд бол одоо буддизмд одоо нэг тиймэрхүү янз бүрийн эртний үеийн тэмдэглэсэн тийм ном өдрүүдийг мэдэхгүй юм байна явж байсан. Судар байдгийн. Судар байдаг. Ер нь бол жоохон Ведийн судар энтер гэдэг байдаг. Гэтэ ихэнхдээ ер нь сургаалаа айлтцсан юм байдаг байхгүй юу? Нэг юм одоо Библи ч нэг юм түүх байдаг шүү дээ. Тэг шиг те. Коран ч гэсэн тиймэрхүү байдаг. Юу Ведийн судар энтер болохоор ер нь бол инк тэг ингээд энэ юм ингээд нөгөө он удаан жилийн турш ингээд нөгөө хүмүүс нь одоо шашнараа ингээд
юу хичээлдэг хүмүүс нь ингээд дамжуулаад явцсан тийм байдаг байхгүй юу. За хоёрдугаар шигт нь тэнгэр тарагдах сансрын шоу гэдэг байгаа. Тэгсэн энэ хамгийн чухал хэсэг гээд лазер болон 3D холограм ашиглаад дэлхийн тэнгэрт аврах том бурхны дүрхийг харуулна гэж байгаа. Хаасайгүй л одоо ингээд нэг яагаад ч юм бурхны дүрс гарч ирэх юм шиг байгаа юм ерөөдөө. Тэнгүүд одоо тэр нь ямар ч бурхан байх юмс мэдэхгүй. Тэгснэ сонирхолтой нь уулс орон бүрийн тэнгэрт тухайн үндэсний шүтдэг бурхан гэдэг байгаа байхгүй. Есүс байж та. Сая юу ангийг юм. Нэг үндсэн нөхдүүд за ямар ч байсан ингээд эхэндээ болохоор за эхний үе шатна гэж байгаа шүү дээ. Археологи ингээд цохилт өгнө гэдэг юм гоо те. Худлаа ч юм уу мэдхгүй одоо ингээд янз бүрийн дүүгийн олдор гаргаж ирэнгүүтээ одоо шашны урсгалуудыг ингээд ганхуулах гэдэг байгаа шүү дээ. Баг ингээд шашин ингээд байхгүй гэж үзүүлчихэд дараа нь болохоор ингээд одоо тухайн үндэсний шүтдэг бурхан гэдэг байгаа байхгүй. Тэгснэ Есүс бууздаа Мухаммед гэдэг байгаа. Одоо саний нүд дурдсан том гурлын. Тийм. Одоо хамгийн дээд сүчтэй ирэхэд. Тийм. Тэнгүүтээ эдгээр нь харагдангуудаа тэдгээр нь бүгд нэгэн зэрэг одоо миний хэлхийг сонсож ярих болно гэж байгаа юм. Зүгээр ингээд баг тэгэнгүүтээ баг бид нар бишээ энэ дэш нэг гар байгаа гэх. Тэгэхээр яг голограм бол одоогийн дорооны технологиор бол achievable боломжтой байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ 3 дахь шат нь болохоор тархины долгион аналт телепатик харилцаа гэж байгаа. Бага давтамжийн долгион ELF, VLF ашиглан хүмүүсийн тархинд шууд нөлөөлнө гэж байгаа. Тэгээд хүн бүрд өөрийнх нь дотоод дуу олоо эсвэл бурхан өөртөө шууд ярьж байгаа мэт биднээс төрүүлж хүмүүсийг бүрэн төрөлдөлд оруулна. За ер нь бол наадмын дээр ч нэг юм хэлчих. Одоо ингээд хуучин сүм хийд одоо катедрал эдгээр бүгдээрээ юм хонхтой байсан зөө. Бүгд хонхтой байсан. Тэснэ одоо нөгөө нэг бидний бүх юм чи одоо давтамжтай одоо frequency те одоо дуу сонсохдоо давтамжаар сонсно. Ийм давтамжид одоо бид нар чинь гэрлийн давтамжаар хүртэл илүү дутуу гэрэл харчих шүү дээ. Одоо зөвхөн инфраред туяа гэж байгаа шүү дээ. Тэрийг хардаг амт гэж байгаа. Эсвэл нөгөө нэг ультравайолет UV ray гэдэг. Тэрийг хардаг гэж байгаа. Ингээд одоо ингэ давтамжийн рейнж дотор нь байгаа байхгүй юу? Тэгэхээр бүх юм давтамжтай. Тэгэнгүүт бид нар ийм давтамжнаас хамааралтай ийм оршихуунууд учраас ийм тэр сүм хийдэд байдаг хонхнууд том хонхнууд бүгдээрээ ийм нөгөө нэг чимээ гаргаж ийм давтамжаар ингээд хүмүүсийг эдгээж ангаадаг гэсэн тийм юу байгаа байхгүй юу? Англиар болохоор frequency healing гэдэг байгаа тийм. Одоо ингээд бүх том газруудад бараг тэгснээр бүх сүм хийд бол одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар ингээд хонхт амартай баг ингээд байж тээ. Тэнгүүт одоо ламнар хүртлээд байгаа шүү дээ. Яг тэнгүүт ингээд байж байгаа шүү дээ ерөнхийдөө. Тэгэхээр ер нь хонх бол яг ийм өндөр ийм significance-тэй байсан байгаа байхгүй юу? Маш чухал байсан байгаа. Тэнгүүт тэрнийхээ хажуугаар бид нарыг бас айгу одоо идэдэг те. Идэдэг гэж ярих юм да одоо ирэх. Ангаадаг те. Анааж идэдэг гэсэн. Тэгээд тэнгүүд одоо тархины төлөвний аналт гэдэг frequency яваад байгаа. За дөрөвдүгээр шат амирөө. Харийнхны довтлогоо ба ертөнцийн төгсгөл. UFO төрлийн байна. За. Эсгэн дэлхий рүү харийнхан довтлох гэж бөөмөд хуурамч төхөөгч улс орнуудыг цөмийн зэвсгийг ашиглахад хүргэнэ гэж байгаа. Сүүл бас гэтээ хамгийн амар нь нөгөө Ким Жон юу нэс ч дээ. Америкт нөгөө UFO-гийн талаар нөгөө мэдээлэл задарсан байсан шүү дээ. Задарсан. Цаанаас нөгөө өөрсдөө задлгээд. Өнгөрсөн юун дээр харуулсан санагдах юм. Тэр гэтээ бас гонтмор юм харагдчихлээ шүү. Зураг мөрөг нь бол бас мэдгүй нэг пейнт дээр зурсан юм шиг юм харагдаад лээ дээ бараг. Хоёрдугаар сайн талын харийнхан эсвэл аврагч ирж хүмүүсийг аврах гэж бөмөд дүр зураг харуулна гэж байгаа. Chosen one, savior одоо Есүс юм уу хайшин. За тэгээд эцэст нь ийм замбаргүй байдал үүсвэд дэлхийн нэгдсэн засгийн газар гарч ирж амар амлан тогтоох нэрээр хүн төрөлхтний бүрэн хэлэлцээ авна. Нэг кино байдаг шүү дээ. Харийнхан гэдэг ирсэн чи айгу чөтгөрийн дүрхтэй. Дүрхтэй заяа. Тэгснэ яг хийгээд байгаа юм гэхээр ингээд хүмүүсийг хидгийг айл. Юу штэ. Нэг юм. Дээр үе гинэ тий. Үгүй нэг нилийн орчин үе гинэс нилийн ингээд харийнхан ирлекс чи ингээд амар чим чөтгөрлөг юм зүйт. Тэгээд яг зүгээр дэлхийд ингээд ирж байгаа юм уу? Ирж байгааг харагдаж байна. Ирээд ингээд хүн амтныг ингээд идгээж ангаагаад дэлхийг айгуу гой газар болгоод байгаа байхгүй. Тэгэл хүмүүсийг ингээд ийм тухтай ойлгож байгаа сүлд ингээд ураад гэдэг ар нуранаас мал амт шиг байлаас ер нь тэгээд нэтлэх гэдэг юм чинь. Тийм кино байдаг санагдаад байх юм. Наваргийн дараалч та. Харагдах байх уу. За
Энэ ч яг бодол төрөсөж жүрдэг. Энэ миний өмнө хажиасан юмнууд талаагаад багш байна. За тэгээд энэ он яа тэгээд онолчод дараах зүйлсийг одоо Bluebeam бэлтгэл ажил гэж хардаг гинэ. За нэгдүгürt нь Starlink хиймэл дагуулууд. Тэнгэрт голограм үүсгэх сүлжээ гэж байгаа. Тэнгүүтээ 5G технологи тархины долгионд нөлөөлөх хэрэгслэж байгаа. Тэгснэ 3 дугаарт нь UFO-гийн тухай мэдээллүүд нөгөө нэг сүүлийн Пентагоноос нэстэг тавны тухай мэдээлэл болгож байгаа гэдэг энэ орж ирж байгаа юм байлээ. Тэнгүүтээ энэ сүүлд ингэ татсан файл нь болохоор ерөнхийдөө хүмүүсийн сэтгэл зүйг нь бэлдэж ингээ баг тайршуулж байгаа гэдэг утгаар гэж яваад юм лээ. Гэтэ ер нь бол яг саяны миний ярьсан кино плот гост хүмүүсийг тайвшруулж байгаа л ингээд Guardian болгож байгаа л ба. Тэгээ ингээд Serge Monast одоо энэ онлоод дэлгэснээс шуудлаа. Бас нөгөө 1996 онд 95 онд нэг дэлгэсэн баа шүү дээ. Зөвхний шигдээсээр нас барсан. Одоо хуулианы одоо хуулинд нь ерөөдөө түүний ямын тагалсан гэж хардлаа төрүүлдэг. Тэнийг цаашаа гүнзгий ирж ярина. За, миний ихний хав ингээд дуслаа. Би гэхдээ 3 дахь дээр угаасан гоё юм бэлдсэн байгаа. Баг хүн болгон мэддэг баг. Гэтэ би илүү судалсан байгаа. Яг энэ дээр бол. Яа, өнөөдрийн дугаар тэгвэл ингээд дуусч байна. Бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай. Хувилдааны онд бодит өнөө хоёрын ялгаа гэвэл хэдхэн жил л байдаг. Баяртай. Би бодит биш.